хамт ялалт авчирсан ард түмнүүдийн алдрыг газарт мөнхөлөх анхны хөшөөний сүрийн чулуу 40 жилийн тэртээ тавьжээ. Ингэж анхны хөшөө дараагийн хөшөөнүүд зулайгаан дурж боссон байна. Зөвлөлтийн ард түмэнд фашизмын тулгаж хүлээлгсэн дайны түүхийг хүмүүс борчин чулуу хүрэл цутгамал ган төмөрөөр бичсэн энэ хөшөөнүүд юм. Олон 10 сая хүний ирээссэн амийг мөнх гал шавар чулуугаар орлуулж болохгүй ч дахин давтагдах учиргүй дэлхийн дайны гашуун эмгэнэлт явдлыг хүн төрлөختөн дэлхий гараг дээрийн хөшөө чулуугаар хойштож сийлж бичсээр байх болно. Юуны учир энэ вэ? Өнгөрсөн үеийг өнөө ирээдүйн цагтай сомдрлон холбох гайхамшигын ид шидэр хөшөө амилж, хөшөө бодол яслагж, дурдтгал өгүүлж, хөшөө туйлсхайлж, сургамж хүүрэндэгт учир нь байна. Яруу найрагчийн хэлснээр энэ хөшөөнүүдэд нэгэн зуны байтугай 100 зуны цэцэг өргөсөн ч багтана гэдгийг эд хүмүүс ойлгож яваа. Дайнд баатарлаг ялалт байгуулсан зөвлөлтийн анд нөхөд тэр ялалтанд чүүхэн ч болов хов хандван өргөссөн манай ард түмний төлөөлөгч болох хүмүүс амигүй мөртлөн амтэй хөшөө дурсуулууд ялалтын дөждөх хавраар чухам юу хэмээн дурсаж ярихыг одоо сонсцгоё. Я был молодой. 22-р армийн их бооны батрын дараагсан Деслевч Киселев. Служил на границе спокойно, тихо. Вечером 21 июня. Тэр үед залуу Деслевчви их орны баруун хязгаарт алба хааж байлаа. 6-р сарын 21-ний орой намуухан тайван байсан юм. Өдөршид кино үзээд маргааш гадуур салхинд явж амралтын өдрийг өнгөрөөё гэж ярилцаад унтцгаасан юм. Өглөөний 4 цагт сэрээд майхныхан үүдийг онгойлгоход манай цэргийн хуарангийн дээгүүр Германы нисэн гоцууд нэлж өдөвтлээ. Би бүх чадлаараа түгшүүр гэж хашгирлаа. Түгшүүрийн дөхөөгөө бүгд босгосон. Дайн ингэж хэлсэн юм да. Түгшүүрийн харангийн цурай наран доорх бүх шудраг хүн төрлөختний зүрх сэтгэлийг эмзэглүүлэн донслогсон. Зуун дивиз, 4000 танк, 5000 орчим нисонгот оролцсон бараг бүх Европын цэрэг дайны нөөц хүчээр нудраган зангидаж фашистийн Германы үндэслэх үзлэр онгодон тагсан дайсан хүчтэй байсан тул дайн тийм амархан төгсөх учиргүй байлаа. Австри, Чехословак, Польш, Бельги, Нидерланд, Люксембург, мөн Францын хэсэг Дани, Норвегийн түрэнгийн эзэлж нилээд хэдэн оронд өөртөө тааламжтай фашист маягийн дэглэмийг тогтоосны дараа ингэж зөвлөлт холбоот улс руу халдан довтлжээ. Зөвлөлтийн их орны их дайн тэр ариун дайн дүүрэн 3 жил бүтэн 10 сар бүхэл 16 өдөр шөнө үргэлжилсэн юм. И сестры, бойцы нашей армии и флота, к вам обращаюсь я. Друзья мои, вероломные военные нападения гитлеровской Германии на нашу родину, начатые 22 июня, продолжается. Несмотря на героическое сопротивление Красной Армии, несмотря на то, что лучшие дивизии врага... Сүргэлэн довтолсон фашист замдолчдыг адтан хэлийхэн босгон дээр тогтоон барьж, түүхэн сургамжаас өөр юм үлдээхгүйгээр
бот нэргэцгээ зөвлөлтийн хүмүүсээ гэж ээж болсон их орон дуудаж байна. Гитлерийн Герман зөвлөлт холбоот улсад итгэлийг эвдэн давталсан 1941 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Монгол Ардын хөлсөлтөмөн төвхрооны тэргүүлэгчид бүгд наримдах Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчид засгийн газрын онцгой яралтай хамтарсан хуралдаан болж зөвлөлтийн ард түмний эсрэг фашист түрэмгийллийг тэр үед зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улс бүгд наримдах Монгол Ард улс хоёроос бүрэлдэн байсан социалист ертөнцийн эсрэг хийсэн шууд түрэмгийлэл гэж үзсэн зарчмын онц чухал ач холбогдол бүхий үнэлэлтэд дүгнэлт байлаа. Тусгарлаас гарсан тогтоолд манай ард түмэн зөвлөлтийн ард түмэнтэй гаргараасан баригдсан эрх чөлөө тус ард тогтнол авгай Октябрийн социалист хөлсгөлийн олонтын жолтыг зэжирэн хамгаалахад бэлхэн байгаагаан батлан хэлж байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Улаанбаатар хотноо 1936 оны 3 дугаар сарын 12-нд бүгд наримдах Монгол Ард улс зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын хооронд байгуулж гарын үсэг зурсан харилцан туслах протокол гэрээний жинхэнэхийг бид харж байна. Тэрвээ бүгд наримдах Монгол Ард улс буюу зөвлөлт социалист бүгд наримдах холбоот улсын хязгаар нутгийг 3 дугаар улсын зүгээс товтлон аюул зам тохиолдох аваас бэйвидэн илдэг тусламж мөн зэрэг зэвсгийн тусламжийг үзүүлэх үүргийг хүлээнэ гэж тэрхүү протокол гэрээнд өгүүлжээ. Империализмын хамгийн данч харгас хүч Германы фашизм зөвлөлт холбоот улсын өмнө авсан үл давтлах үүргийн хулгайн аргаар зөрчсөн тэр үед Монгол улсын фронтын ард тал болон болсон социализмын ленинч зарчим хүнлэг мөн чанар олон улсын гэрээ хэлэлцээртэй чин үнэнч байхын үлгэр дуурайдал батнот илэрхийлэл боллоо. 1941 оны 9 дугаар сарын 28-ны амралтын өдрөөс эхлэн дараагийн ням гарагийг улаан аримдад туслах ударны хөдөлмөрийн өдөр болгосон юм. Бүхнийг фронтод, бүхнийг ялалтын төлөө гэсэн намын уриавал ард түмний сэтгэл зүрхний үг байлаа. Намын төвхрооны шийдвэрээр зөвлөлтийн ард түмэнд туслах бэлгийн төв комиссийг зохион байгууллаа. Төв орон нутаг дахь засаг захиргааны нэгж болгонд салбар комиссууд байгуулагдлаа. Фронтод туслах нь нийт ард түмнийг хамарсан ариун үйлс байлаа. Тэгээд дайны хүндөдрүүдэд Овсангийн өмнө говь сумын ард улсын сайн малчин эмэгтэй Бадам улаан аримд 1000 бог 16 тэмээ 100 ихи 10,000 төгрөг бэлгэлж 94 шилдэг автомордо мөн бэлгэлсэн буюу хөдөлсөн билээ. Бадам өнөөдөр фронт гэдэг нэрэндээ би юунаас илүү хайртай гэж ярьж байна. Одоо нас өдөр 80 босхон тулаад байгаа Бадамгаа эн хамгаалан цагийн жаргаланд ачгууч нартан ялалтын дөчтөх хавраар дурсан хөөрөх захид сургамжлах юм ихтэй. Бадамгаан эдэл фронтчууд олон маш олон байлаа. Улаан аримд хүргэх анхны бэлгэлийн цаваг ахлаж явсан гойсгол тэмцлийн ахмад зүтгэлтэн сономын ловсон. Тэгээд дэндон 37 болсон байгаа юм. Тэгээд түрүүчийнхаа явуулсан энэ хоёрын нийлүүлээ бомдон хамгийн анхныхан төлөөлөгчийг бидний 10 хүнээр одоо явуулахаар номын төгрөг засгийн газар ингэж тогтоол гаргасан. Тэгээд энэ дотор явсан хүмүүсийн дотор бол эдгэхэд Сквадрийн жамаа за манай малчитаас манай томцоггүй манай уран зохиолчдоос сэхэтний төлөөлөд ихэнх уран зохиолчдын очир явсан. Тэгээ үнэндээ тэр үед байдал хэцүү байсан, зам хүнд байсан учраас 15 хоног хүмүүс орсон. Тэгээд нэг хонцны маргаашин хэрэмэнтэй Сэри сайдын зүйлийн нэгдүгээр олж хадаад явсан ямны сайд нөхөр Монголд юмэдэд биштэй. Босод хүмүүсийн хамтаар хүлээж авч эдгэрийн башилтуудыг хизээ чадна гэдгээр хэлж манай масчаавсан хэдэн балла помцентгаа дүүс манай ард түмэн
дайны жилүүдэд Монголын ард түмэн тэрийг хэрэг явдал их дайны стратеги шин үзэхэд дараахан боловч үнийн сэтгэлийнхэн бэлгийг удаадраа зөвлөлтийн улаан аримд илгээж байлаа. Орныг дайнда баатарын тулдаж ялагддаг болсон зөвлөлтийн олон сая цэрэгэрийн нэг. Улаан армийн офицер Бондарчук. Я припоминаю один эпизод. Он имел место в сентябре 1944 года. Однажды в ночном бою мы прорвали оборону противника и двинулись вперед. 1944 оны 9-р сард болсон үйл явдлыг дурсан санаж байна. Нэгэн удаа шөнийн тулалдаанд манайхроо дайсны хөргөлтийг сэтцэж урагшлан дашиж явлаа. Тулалдаан 3 өдөр 3 шөнө үргэлжилсэн юмсан. Гэтэл дараагийн дайсны бүслэлтэнд орсон байлаа. Өөрийн хүч уулзаг ашиглаж ямар ч улуу дайсны бүслэлтээс гарч иргэдэг тушаад дээд командл өглөө. Тэр үед манай хураг шагнасан Монголын засгийн газрын туг миний гарт байсан. Тэр улаан тугийг би тулдаан дөргөн явж хайрлаж хамгаалж байлаа. Бүслэлтээс гарах тушаал авмагцаа тугаа ишнийсэн салгаж цээжин ороогод шинэлэн өмслөө. Бид амжилттай тулдаж фашистуудын бүслэлтээс мултран өөрсөн дээрээ ирсэн юм. Энэ туг өнгөрсөн түүхийг дурсаж өнөөдрийн явдлыг цэгнэж ирээдүйн тухай бодол бясалган бит нотлогоо амьгүй мөртөн амьд өвөрмөц нэгэн хөшөө болсоор байна. 14-р морд корпусын 7-р дивизийн командлагч Завлит Батулсын Баатар төслөгч генерал Белов. Фашистской армии конских составов около 5000 человек, 5000 коней направил только в наш. Дэлхийн 2-р дайны жилүүдэд Монгол улс бидэнд их тусалцаа үзүүлсэн. Зөвхөн миний командалж байсан морин дивизэд 5000 монгол морь ирсэн байлаа. Манай дивиз Берлин хүртэл тулалдсан. Монгол морьдч бидний хамт Берлиний босхийг алгасан. В дивизии было 74 героя Советского Союза. Некоторые получили героя за Бранденбург. Монгол морь хоёрын хувь тавилан нэг. Их орны дайны үед чинь тавилан төрөлдөөгүй юм гэж Завлиттын Ахмад ажлын дурдтал бидэнд ярьж байна. Орденами, орденом Ленина, Красного Знамени, Суворова, Кутузова. Бидний өмнө удаан аримд бэлэг хүргэлжсэн Дундгов аймгийн сайхан овоосмын малчин цэгэнд зэрүүлж Евгений Осетровын дайны үед бичсэн. Монголын малчин хүүхэн томаатхны шүлгийн шат өрөөстэй байна. Малчин олнон төлөөлөж удаан аримд бэлэг хүргэж явсан Сэгнэд Уваа хаан дөчдөх хаврын дурдтгалыг одоо сонсъё. Яагаад тасгам гэдэгсээ тэр ямар байдгүйсэн түлхсэн шатаасан хэмжигсэн нураасан одоо юм байж байсан. Тэгээд бол одоо улсад нэржсэн та манай Ялгыг бол одоо энэ нураасан Вьетнамыг бол одоо дүүжил цацлаад байсан. Хамар ухад чих огтол байсан гэдэг одоо ийм гашаан зовлон болоод энэ уулсан хүмүүсүүд нэг гэж ярьж байсан аа. Тэгээд түүний үнэхээр харсан болгоны нүд халдирч, жигшил төрж үзэн ядаж, өшин замл хийх муухай бүхнийг гитлерчүүд үлдэж байлаа. Ончрдын нулимс, үхлийн хагцад, бэлэвсэрсэн хөөрхийс, дөрвсөн одон. Энэ бүхэн Завлиттын газар шороон дээр болж өнгөрсөн хөнөөлт дайны түүхийн зарим бүлгийг хүчилсэн гашуун үлээ. Эвч арга түмэн бүхэлдэн өвдөг сөхөргөн байтугай агшин төдийдч толгой байдаггүй. Завлиттын тоотомшгүй олон охид хөвгүүдийн баатардаг үедээс он жил бууралтан өдрөх тутам Уламбар гэрэлтэн дуурсаар байх болов. Дэлхийн 2-р дайнд Завлиттын хүмүүсийн үрсэн ачаа даанч хүндийг бид чухмаг сэтгэл зүрхнийхэн гүнд мэдэрч ойлгосон. Одон зон улаан армийг нэн багтаж
фашизмын эсрэг тулалдах чин санаагаа илэрхийлжээ. Энэ бол Ленин намын үзэсгэлэнээр хүмүүжсэн интернационал ариун тангарагтан үнэнч сая зөвлөлтийн ард түмний зэрэг хатуучлын илрээд байлаа. Фашист Герман хүчний даваагаар гинтэлж зөвлөлт толгойд улсын үйлдвэр хөдөөжгөн чухал районуудыг эзлэн авсан боловч улс орны бүхий нөөц улсыг фронтод зориулах дайчин гашгай хөтөлмөр зөвлөлт орон даяар өрнөж зөвлөлтийн хүмүүс өдөр нарны гэрэл амс хийх завгүй шүн лааны гэрэл морин хасан ажиллаж байлаа. Бүгд наримдах Монгол улсын баатар Дандар. 1941 онд Германы фашист зөвлөлт толгойд халдан давталхад улсын баатар Нямтай сар нөхцөлтэй хамт Фрунзен академид суралцахаар бид тэнд очиад байсан. Германы фашистууд халдан давталж Москвад ойртож ирэхэд Норфаминскийн чиглэлд оригдсонд байгаад Батлан хамгаалах яамны энэ хүчнүүд хөрөлсөн ирэхэд бид Норфаминскийн чиглэлээс Москвад босож ирсэн. 11 сарын 7-нд парадолд Иосиф Виссарионович Сталинга ард түмэнд хандаж энэ парадын дээр бидний үйл хэрэг ялалтанд хүрэх бид үнний төлөө бүгд тэмцэж бүх ард түмэн явуулсан. Энэхэд зөвлөлийн ард түмэн Германы фашистуудыг ялан дийсэн тулд бүх хүчин зүйлээ зөвшөөрж байсан. Түүний дэвсгэрчэнгүүд парадын гисалаас шууд фронтод орж байсан. Ийм ялалттай ийм байсан. Эдгэсэн зөвлөлт орон уужин боловч ард Москва байгаа болохоор ухах газар үгүй гэж хамгаалалтын дайны үнэн гайхамшигыг үзүүлэн баатарлаг тулдаж байлаа. Эгэ зэвраар төрж мэндэлсэн шинийг энэ нийгмийн ёс суртахуун улс төрийн нэгдэл зөвлөлтийн олон үндэстэн ард түмнүүдийн гамбат найрамдал социализм интернационализм эдгүүхэн бол Германы фашизмыг бүрмөсөн ботцох хөдөлмөргүй өгтөр нөхцлүүд гीचэр олж хараагүй тооцоолж бодоогүй тэр хүчин зүйлүүд байсан билээ. Зөвлөлт толгойд улсын коммунист нам улаан армийн шилдэг өдөртөгчдийн зохион байгуулах гарамгай чадвар эх орны хэмжээнд түүхэн тэмдэглэлд үүрэг үүсгэсэн. Тэдний нэг Георгий Константинович Жуковыг Монголын ард түмэн өөрийн бахархал болгон үздэг юм аа. Огонь! Огонь! Улаан арми Москвагийн дэргэд анхны ялалтан байгуулан фашизмын ялагдашгүй гэсэн домгийг ницааж Гитлерийн цэглэгаан дайны төлөвлөгөөг нураасан юм. Дэлхийн 2 дугаар дайнд үндсэн эргэлт гаргасан Сталинградын авраг тулалдаанд дайсан 1,500,000 зэрэг офицер, 3,000 гаруй танк, 4,409 гоц, 12,000 гаруй их буугаан алдажээ. Хоёр талаас нь 4 сая хүн оролцсон Курскийн тулалдаанаар зөвлөлт толгойд улс Гитлерийн Германыг бодцохох эгэлгүй хүч чадалтайгаар дэлхийд дахинд харуулсан билээ. Энэ зэрэг стратегийн төдийгүй хүн төрлөختний түүхэнд болсон том мөргөлт байлаа. Зөвлөлтийн ард түмэнд хамт бичсэн загтлд таны шүлгээр энэ загтлыг явуулсан байх юм. Таны шүлгээр бичсэн байх юм загтлыг. Тэгэхээр яаж 25 дугаар бахардаас таны шүлгээр энэ загтлыг бичиж явуулах болсон
энэ тухайтай дурдталаа санаж ярихгүй. 1943 оны хавар улсын 25 дугаар хаврын хүрэлцэж байлаа. Тэр үед нэг өдөр маршч явуулсан намайг дуудаад надад даалгалаа. За Монголын ардны сэтгэл зүрхний үгийг зөвлөлтийн ард түмэнд хандаж ерөөлөөр бичих юм чийдэр гаргалаа. Энэ ерөөлийг одоо чи 2-3 хоногийн дотор хурдан бич энэ хурал тарахаас өмнө баталж явуулна гэж надад хэллээ. За нам засгийн энэ хүнд даалгаврыг би баяртай хүлээж аваад яаж бичих вэ гэдгийг бодлоо. Тэгэхээр Монголын ард түмний зүрхний үгийг Монголын ардын аман зохиолын уламжилт хэлээр бичих нь зүйтэй юм гэж бодоод би ардын аман зохиолын яруу сайхан хэлээр бичгийг оролцсон юм да. Жишээлбэл тэр шүлэгтүүлэг ийм үг бий. Бор зүрхний хилэнгээр бүтсэн бол төмөр танкнууд хамаг ардын хоцголоор бүтсэн хатан төмөр танкнууд хүч төрөгчийн хүчийг хянгардаж омог ихтний омор угталж цэлийн усыг цалигтал цэгийн чулууг хагартал харгистайсныг тавталж хаг бут нэргэж хамаг ардын тэмцэл хань нэмэр болох болтугай гэж ингэж бичсэн юм да. За энэ шүлгийг 25 дугаар хурал дээр уншиж сонсоход бүгдээрээ бол нэгэн зугаар сайшааж баталсан. Тэгээд бол маршч явуулсангаас эхлээд бүх тэр хуралд оролцож байсан хүмүүс цөмөрө гарын үсгийг зурж зөвлөлтийн ард түмэнд зориулсан энэ ерөөлийг илгэсэн юм аа. Танаас руугаа та хувьсгалт Монгол танкын цуваг зөвлөлтийн газар нутагт зөвлөлтийн удаан арим ард түмэнд хүлээлгэх комиссийн бүрэлдэхүүнд орж явсан энэ тухайг ярина уу? Зөвлөлтийн удаан аримд бэлэг хүрэхээр очсон Монголын төлөөлөгчид Москвад байж байлаа. За Москвад байж хат нэг оцгой явдал болсон. Тэр юу гэхэд 1943 оны 2 дугаар сарын 2-нд зөвлөлтийн удаан аримын дэд ерөнхийлөгч Сталин Монголын төлөөлөгчдийг хүлээж авсан. Уулзсан. За энэ уулзалт дээр бол одоо маршч явуулсан үг хэлсэн, Сталин үг хэлсэн. Сталин хэлсэн үг дотроос миний санаанд нэг үргэлж мартагдахгүй үлдсэн үг бол зовх цагт нөхрийн чанар танигдана. За зөвлөлтийн ард түмнийг зовх цагт Монголын ард түмэн сайн нөхрийн хуваар бидэнд их тусаллаа. Үүнд маш их баярлж байна гэж хэлсэн дээ. Хувьсгалт Монгол танкын бригадын дарга Зөвлөлт холбоот улсын хошоо Баатар, армийн генерал Кусаковский. Мне вспоминается конец декабря 1942 года. Танковая бригада была выведена из боев и стояла в лесах в районе Нарфаминска. И вот нам стало известно, что к нам приезжает монгольская делегация во главе с маршалом Чайбалцановым для вручения бригаде танков, которые были приобретены за средства монгольского народа. Монгольский народ в добровольном порядке собрал средства. 1942 оны 12 дугаар сарыг би санаж байна. Тулалдааны дараа манай танкын бригадынхан Нархаминскийн оюун чөлөөнд дурамс хийгээд байлаа. Гэтэл Чойвсын тэргүүтээ Монголын төлөөлөгчдэр нэгсэн сур гарлаа. Ингээд л Монголын ард түмний хөрөнгөөр бүтсэн танкын цуваг бидэнд хүлээлгэн ирдээ. Монголын ард түмэн сайн санаа, сайхан сэтгэлийн угаас хөрөнгө мөнгө цуглуулж тэр танкуудыг бүтээсэн байлаа. Танкын цуванд хувьсгалт Монгол гэдэг нэр өгчээ. Энэ үйл явдал бидэнд ихээхэн баяр болсон юм. Танкнуудыг галтрагнаас буулгаж, тэгнүүдэн зогсооход танк бүр дээр хувьсгалт Монгол гэсэн үг бичигдснээс гадна аль аймаг ямар байгууллагаас бэлгэлснийг бас ойлгохоор нэр заасан байлаа. Мөн намын төвхөрөө сайдрын зөвлөл нөхөр Чойвсонгийн нэртэй танкууд байж үлээ. Маршал Чойвсон нэгэн танкийг бригадын командлагчид хүлээлгэн өгч дараа нь орос хэлээр богинохон тэгтээ гал бадарсан оргилуун сайхан үг хэлээд манай танкчдад ялан дийлхэн бэлэг дэмбрэлтэй ерөөл тавьж байсан. И сказал, такую, он говорил хорошо по-русски, такую хорошую речь
короткую, правда, но хорошую такую пламенную речь сказал, обращаясь к нашим танкистам. Эх орно дайснаас цэвэрлэж байсан зөвлөлтийн төг түмэн танкны дотор хойцголт Монгол танкын цаваа далайд дусал нэмрийн хэрэг байсан. Латвия, Литв, Беларусь болон Харадалайгаас Каспийн тэнгис, Данскаас Одесс хот хүртэл танкныхан гинжиг авиралдуулан эх орон руу дотолж орж ирсэн фашизмын хар хүчийг зөвлөлтийн танкчид ёстой цэгийн усыг цалигтал цэгийн чулууг хагартал явж түүхэн дижилгүй сүрлэг тулалдаанаар ядан бий гарамгаа үргэлжлэсэн. Нэгэн утгаар 2 дугаар дайн танкны дайн байсан юм а гэж бодвол зүүн болон төв Европыг ган төмөр гинжиндэн няцгшигч эддийнхэн бахархал үл ялагдахын ич тэмээгч болж байсан бар сэрэг сүүдийн багал зурыг зөвлөлтийн танкчид тасатгсан билээ. Зөвлөлтийн ард түмний авгай их орны дайн бол хүн төрлөختний түүхийг бичлсэн бүх дайны дотроос хамгийн ариван хамгийн чөлөөлөгч дайн байсан юм. Монгол ард нисхэн усны эскадрилийн саламдарга зөвлөлт холбоот улсын Баатар Рябцов. Это подразделение из 12 самолетов. Она имела на вооружении истребители, построенные на средства монгольского народа. За период Великой Отечественной войны эскадрилья монгольский «Арат» совершила более 15 тысяч самолетов вылетов. Монгол ард эскадриль 12 онгоцтой байсан. Энэ сонгоцуудыг Монгол улс өөрийн хүч хөрөнгөөр бэлтгэж зөвлөлтийн улаан аримд бэлгээсэн юм а. Тоогоор тийм ч олон биш энэ эскадрилийнхэн Германы фашизмыг ялж устгахад зохих хог нэмрэн оруулсан. Эх орны дайны жилүүдэд Монгол ард нисхэн усны эскадриль 1500 гаруй удаа агарын нислэгт хөөрч дайсны 100 гаруй онгоцыг устган амьд хүч техникт нь их бохирол учруулсан юм. Белорусской операции, Висло-Одерской операции, Нижнесилезской, Берлинской операции. Штурмовала непосредственно город Берлин и освобождала город Прагу. Летчики эх орны дайны үед зөвлөлтийн баатарлаг шонхорууд дэс хүчнийхэн цуу алдрыг ёстой тэнгэрт нартай хамт мөнгөсөн юм. Дайсны 28 онгоцтой үзүүлэгч Сөнөөс Михаил Баранов 2 хилэн бариулсан боловч жагсаалтан эргэж ирээд онгоцны жолоо дахин барьсан Алексей Миресев, улсын 3 удаагийн Баатар Иван Кожедуб, хошууч Голубев зэрэг нэрийн дурсгасан мянган нисэгч авиачнуудыг эх орны их дайнд төрүүлжээ. Тэдний дотор Прутголын районд буцаж цуцшгүй байралтаараа дайсны 5 мэс хэрэг Сөнөөс залуу нисгэгч Покрышкины алдар ялгарн тодорч байлаа. Олон шин авиач олон шин эрхэм үйлийг уриалан хөтөлснөөрөө түүний баатарлаг үйлээс хосгүй юм. Дайны хүнд жилүүдэд зөвлөлт холбоот улс хувьсгалт Монголын бүтээн байгуулалтын ажилд оролцсон хэвээр Монгол улсын их сургууль, ноос угаах фабрик, Булгарын завод зэргийг шинээр болон өргөдгөн ашиглалтанд оруулж Баян түмэн Тамсаг булгийн 300 гаруй километр нарийн төмөр замыг тавьж өгөөмөр гараа сунгасаар байлаа. Энэ нь зөвхөн Лений үзэл санаагаар жигүүрлсэн авгайх нам ард түмний хийж чадах их үйл хэрэг байлаа. Гэтэл эзэс нутаг орондон хэрхэн авиралж байсныг товчхоноор дурдтгалан саная. Хүмүүсийн хуйхлан тэмэрдэх зоох, хорих лагер, аймшигын ирүүл шүүлт, залхаан цээрлүүлэлт, Орос, еврей, славянчуудыг хүс тэмтэрч, газрын хөрснөөс арчих төрийн бодлого, зөвлөлтөөс эзэс нутаг дээр тарианы ширхэгхэн төрөө, гахаан нэгхэн торой үл үлдээх, эдийн засгийн хомхой таагчиг, эвдрээгүй гүүр, нураагүй байшин, дэлбэрээгүй уурхай, тэслээгүй төмөр зам, булгалаагүй утасны мод, буудаагүй тариачны урц, эс хоцрох цэргийн стратеги. Энэ бүхнээс фашистуудын дайны ухаан бүрдэл болж байсан.
20-дугаар зууны бүх төмөрөөр 2-дугаар дайн тулалдсан. Удаан арим газар дээр, удаан арим тэнгист, алга дарам газар алхмын зайтай ус болгоны төлөө, гудамжны тохой, байшингийн болон бүрийн төлөө баатарлан тулалдж байлаа. Удаан арим их орнонд дээгүй босод улс төмнийг дайснаас чөлөөлж, дайн ихсэн газар бэрдэнд ялалтын цэгийг тавьсан. Зөвлөлтийн ард түмний түүхэн ялалт дэлхийн хөгжлийн бүхэл явцад хөлсгөлжүүлэх гүн гүнзгий нөлөө үзүүлсэн билээ. Европын олон орныг харгас төрөмгийн хүчний ноёрхлоос ангижруулан чөлөөсний дүнд тэдгээрт социалист хөлсгөл ялах таатай нөхцөлийг бүрдүүллээ. Дэлхийн социалист систем үүсч бүрэлдлээ. Янгын 1942-43 оныг бүтэн 1944 оныг хагас хүлээлгэсний эцэст улаан армийн эрмэн дотлогон Гитлерийг хорогдох баримт нь нуг дараад Францын нийслэлийг чөлөөлөх болзолгүй хариуцлагатай мөч тулгархад Америк нэгдсэн улс Англи 2 сая 1944 оны 6 дугаар сарын 6-нд 2 дугаар фронтыг нээсэн. Зөвлөлтийн цэргүүд Элба дээр холбоот нүктэгэн учран золгож байгааг бид харж байна. Рейхстаг унда. Гитлер миний рейх 1000 жилийн настай гэж тунхаглаж ирсэн цаг бий. Зөвлөлт холбоот улс руу давтагснаас хойш 1000 гаруй өдөр болоод түүний засаг унсан. Рузвельт энгийн ёсорож төрхийн учиргал бүгдлийг тунхаглаж мөн Черчилль нарын зэрэг барууны бусад улс төр цэргийн зүтгэлтнүүд улаан армийн түүхэн их гавьяаг зүй ёсоргондын Оросуудад бид өртөө гэж хүлээн зөвшөөрөөд дахиад дангарх ёсгүй дэлхий дахин түүний дотор Америкчуудад хандаж уриалж байлаа. Зөвлөлт холбоот улс Америкийн нэгдсэн улс Английн өдөртөгчдийн 1945 онд болсон Ялта Потсдамын хэлэлцээр нь дайны дараах энх тайвны үндсийг тавьсан. Социалист капиталист орнууд энх тайвны төлөө хамтран ажиллаж болохыг нотлон харуулсан Ялтын баг хурлын олон улсын ач холбогдол өнөөж онцгой хэвээрэн байна. Гитлер энд Москвад улаан талбайд ялалтын парад хүлээж авах зөвнөж дараа нь социализмын сүр сүлд болсон энэ хотыг үхлийн тэнгисэд живүүлэхээр тушаад өгөх тухай хэнхэглэн ярьж байлаа. Мөн зиндүрхэд хүрчээ. Хараарай. Адольф Гитлер гэсэн тугнууд Кремлийн буурал хамны хормойд толгой гудагчин унаж байна. Дэлхийн маргаашийн төлөө өнөөдөр дахин санаа зовних гэж 2 дугаар дайнд тийм их хэлмэгдлийг амсны дараа бид олон улсын энхчингийн байгууллага Байтугай хэмээн нэгдсэн үндэсний байгууллагыг үндэслэсэн билүү. Босод улс орны дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, аливаа маргаантай асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэх, хүч хэрэглэх явдлаас сегнэг татгалзах зарчим бол энэх олон улсын хамтын нийгэмлэгийн үндсэн зарчим байсан байх ч ёстой. Социалист хамтны хөрлийн орнууд шудраг улс түмний олон жилийн урт удаан тэмцэлийн үр дүнд Хельсинкийн төгсгөлийн баримт бичигт гарын үсэг зурж намжмал байдлын уран сагалаар хүн төрлөختний сэтгэл амс хийсэн билээ.
Гэтэл өнөөдөр юу болж байна вэ? Аюул хаанаас самд хийдэж байна вэ? Аюул Америкийн нэгдсэн улс Рейганы засаг захиргаанаас самд хийдэж байна. Эдмэй димбэлтгэж байгаа гутамшигт дайн дэгдэхэд үгүй гэх газаргүй. Дэгдсэн хойно хүн төрлөختөн мөхөхгүй гэх болзолгүй боллоо. Америкийн нэгдсэн улсын өнөөгийн эрх баригчид түүхийн сургамжийг үл хайхран зөвлөлтийн цэргийн аюул гихчээр айлгансрдүүлж зэвсгээр хөөцөлдөх цүмийн дайн дэгдэхэд сансрыг мэлэт арчлах төрмгийн бодлогон зөвтөхийг оролдож зөвлөлт холбоотулс социалист бусад орноос дэвшүүлсэн энх тайванч санаачлагыг эсэргүүцсээр байна. Гитлерийг ялагчин түүх ялын тогтоол гүйцэтгэгч нь өөрөө байсан юм а гэдгийг ноёд Рейгэнчүүд бүү мартагтун. Барууныхан Гучаданы үеийн Гитлер шиг бэлтгэж байгаа дайныхан утаанд согтуур аюу гэлтэй түүхийн сургамжийг мартаж шинэ фашизмыг өөгшүүлэн дэвэргэж байгаа төдийгүй дайны түүхийг завхруулахыг бодох боллоо. Тэднийхэр бол дэлхийн 2 дугаар дайнд зөвлөлт холбоотулс биш Америкийн нэгдсэн улс Англи 2 фашизмыг дарахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн гинэ. Холбоотны эсрэг Франц, Бельги, Голланд, Германы ердөө 59 дивизияхад зөвлөлтийн эсрэг фронт дээр 239 дивиз булангасан мэт тулдаж байдаг. Энэхэн ганцхан баримт түүх завхруулагчдыг мохож яллаж чадах юм. Өнөөдөр дахиад л дэлхийн янз бүрийн бүсэд түрэмгийлэл фашист аллах хядлах шатлан өргөжж хүний эрх зорчигдож эхэллээ. Түүхийг завхруулж дайнд бэлтгэгчдийн эсрэг инх тайвны хүчрэх хөдөлгөөн манай гаригийн орон бүрт хүч аван өрнөж байна. Улаанбаатарын төв Жанжинсэх Баатрин талбайд болсон инх тайвны сүрлэг цуглаан дээр хөрийн шагнал яруу наригч дэндвийн пүрэг дөрж хүн төрлөختөн дөргөх хүүг найраглан үссэн. Хүмүүн төрлөختөө Ажурвал аюултай аминаас байтугай амтны гэрэл ертөнцийг алдаж болох аюултай тэр жил Хиросима Нагасакиг тэнгэртэй нэг газар тань шатаасан тэнийг эзэдийн толгойгүйгээр тесрэх бомбгийн товчон дээр байна. Эрүүл саруул ухаанаар эвлэлдэн нэгдэцгээе энх тайвны төлөө эцсийн тулаанд орцгоё. Бодох цаг үйцлээ. Босох цаг боллоо. Өчигдөр хаврын дурдтгал бодол дэсэлгэл эцэнд юу хийж байна вэ? Улаан армийн ганц болсон ялт байсан ч зөвлөлт их орон 20 сая хүнээ тэр дайнд алдсан. Барж дуусаагүй орон гэр байгуулж дуусаагүй цахилгааны станц хилжамжаагүй хайрын үг хилжамжаагүй найргийн мөр төрхийн босгон тулсан хүүхэд төрхмийн хатвчийг төссөн бэр тэр 20 сая хүнтэй хамт алга болсон. Харин алга болтон их орондон үлдээсэн. Энэ учруу ганц хүмүүстэд дачин санан хөшөө босгож цэцгэргэх учиртай. Онилсан зэвсгэн хураагаад дэлхий гариг дээр хэвэн наримдлыг сүн давай болгон салгидуулан байж энэ ачааллыг хариуцгаая хүмүүсээ.